Самэтана энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр өглөөнийхөө скинкерийг хийх гээд арьс арчилгаа хийх гээд тэгээд ерөнхийдөө бол нүрээ угаагаад цэвэрлэж эхлэе. За одоо болохоор өдөр тутамдаа хийдэг. Тэгээд байнга хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдэд танилцуулъя гэж бодлоо. Тэгээд нэг тийм бид нар байнга хэрэглээд нэг хөвсчихсэн нэг тийм арьсанд ингээд хэрэглэхээр л нэг амар байдаг тийм бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Өнөөдөр би яг тэднийгээ хэрэглэнэ. Өчигдөр би нүдэн дээрээ ретинол түрхээд орой арьс арчилгаа хийсэн болохоор өнөөдөр ерөнхийдөө чигшүүлэх, тэгээд арьсыг тайвшруулах тиймэрхүү биеэр өглөө болгондоо л тиймэрхүү скинкер хийдэг. За тэгээд хэдүүлээ скинкер лөгөө арцгаая. За би сүүлийн үед болохоор Цинтиллагийн Мадагаскар Цинтиллаа гэдэг энэ юг тонорыг хэрэглэж байгаа. Хоёр давхарлаад хэрэглэждэг. Ерөнхийдөө нөхцөлттэй тэгээд хамар хэсгэрээ айгу эмзэг арьстай учраас аль болох чийгшүүлэх тэгээд хөнгөө усан бүтэцтэй тиймэрхүү арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Тэгэхгүй бол ингээд бас айгу хэцүү ингээд одоо нэг янз янзын шинэ бүтээгдэхүүн хэрэглэнгүүд эхлээд арьс маань хүлээж авахгүй ч юм уу тиймэрхүү байх үед ингээд яг энэ хамарны энэ хэсэг тэгээд эрүүний энэ хэсэг ингээд жижиг юм тураад идэг. Би бодохдоо нэг экзем билүү арьсны харшилтай хүмүүс байдаг штэ. Тийм болоод ингээд бас шинэ юм хэрэглэхэд штэ өөрт таарахгүй юм хэрэглэхээр эсвэл ретинол эднэрийг ингээд олон хоног дараалаад ерөн айгүй хол зайтай хэрэглэхгүй бол ойрхон хэрэглэх юм бол ингээд миний арьс айгүй хурд эмзэгшчихдэг. Тийм болохоор ингээд аль болох чигшүүлэх усан суурьтай бүтээгдэхүүнүүдийг айгүй их хэрэглэдэг. За одоо дараагийн мань бүтээгдэхүүн болохоор Торидений Индивин гэдэг серум. Миний хот бараг дуусч өглөөний арьс арчилгаанд би энийг хэрэглэждэг. Айгүй гоё чигшил өгөөд тэгээд будгийг бас айгүй гоё ингээд чигшилтэй учраас барзаалахгүй их гоё жигэд болгоод идэм шиг надад санагддаг. Тэгээд дээрэс нь нөгөө арьс ингээд нэг амар гэмтсэн чигшил тутцсан нэг барзаагаад бүр нэг болохоо байгаад эхлэхээр л би энэ серумыг түрхчихдэг. Мэдгүй би энийг одоо бараг хэдэн ч ботлыг дуусгасан. Энэ бараг худалчунд бараг 10-аад ботлыг би дуусгасан заяа. Өвөл зөнгөө би хэрэглэждэг. Тэгээд бүр минийх бүр одоо энэ хэдхэн ч дуусаад. Ингээд одоо жоохон энийг бараг маргааш нэг хэрэглэх юм уу юу? Тэгтээ би энийг өглөөнийхөө арьс арчилгаанд хэрэглээд оройныхоо арьс арчилгаанд болохоор би энэ Аноагийн энийг хэрэглэдэг. Йоо энэ бүр анх хэрэглэхэд надад нэг ингээд юу ах гоо шиг санагдаад захгүй юу? Одоо нэг юм арьсанд таарахгүй ч байгаа юм шиг. Тэгээд би бас нэг хэд хоног нэг буруу юм хэрэглээд арьсан дээрээ тохирохгүй юм хэрэглээд тэгсэн чинь миний арьс ингээд бас л нэг гардаг юмнуудаа гараад тэгээд би энэ hyaluronic acidтэй NPD-ээр нь одоо ингээд бараг энд харчин юм бас юм жоохон үлдсэн. Энэ бүр үнэхээр гоё. Арьсыг бүр айгүй гоё ингээд гэрэлтүүлдэг гэх юм уу? Одоо юугүй арьсанд ингээд амар гоё чигшлийн удаанаар өгч ингээд хижил өгдөг юм шиг санагдсан надаа. Энэ бүр бас би энийг дуусвал гэхдээ ерөө орой арьс арчилгаанд бол аавна гэж бодож байгаа. Айгүй гоё. Тэгээд би Аноагийн зинкийг орой арьс арчилгаанд бас нөгөө хүмүүс айгүй их ингээд юу агаадсэн шүү дээ. Айгүй тренд болоод хэрэглээдсэн шүү дээ. Тэгэхээр би надад бас амар гоё орой олгыг хэрэглүүл таарах гэсэн чинь энэ надад орой олгыг хэрэглэхэд бол нэг тийм сүртэй таарад байгаагүй. Би нэг 7 хоногт нэг юм уу 2 удаа л хэрэглэдэг. Гэтэ энийг бас нэг тэгж яахтар хэрэглээгүй. Гэтэ энэ яг төрхөнгүүт ингээд үр дүнгээ шууд өгд юм билээ. Амар хурдан ингээд арьс руу нэвтэрч ингээд
юу ачдаг. Үйлчлэгээ хурдан өгдөг. Тийм юм билээ. За миний дараагийн бүтээгдэхүүн болохоор би нэг юм үзүүлээ. Би маск авсаахгүй юу? Тэгээд энэ болохоор яг Японы брэнд аав л да. CCBella гэж унших юм болов, Kikibella гэж унших юм болов. Ийм маск. Тэгээд би энийг аваад би яг энэ дотор 7 ширхтээ. Тэгээд 7 минут тавьдаг. Энэ нь болохоор PDRN энтэй тэгээд ингээд хөвчлөлтийн юм юутай маск байгаа байхгүй. Тэгээд би энийг яг энэ зураг шигээ ийм гялхар нөгөө нэг материалтай маск байна ах гэж бодсон юм. Тэгээгүй зүгээр л нэг энгийн цагаан нөгөө шит маскнууд байдаг штэ, тийм байсан. Тэгээд энэ дээр нөгөө дотор нь маскнууд чинь нөгөө эссенс амар их байхаараа ингээд хүзэн дээрш түрхээл, нүрэн дээрш түрхээл нэг нялаалахад байдаг да. Би тийх юм жоохон дургу. Амар ингээд зууралтай байгаа мэдрэмж өгöd байдаг аахгүй юу. Тэгээд би эннийхээ серумын маска тавьж байгаа өдрөө ингээд илүү гарсан боталтай ингээд авчдаг. Ишиг ингээд хийцэн заяа. Ингээд тэгээд би өглөөнийхөө арьс ажиллагаанд би энэ серумыг одоо энэ тойродны араас хэрэглэждэг. Чигшүүлэх юмнийхээ араас тэгэнгүүт бүр амар гоё ингээд арьс бүр тэр өдөржингөө амар гоё явдаг. Бүр ингээд арьс сэргээд гэх юм уу. Үнэхээр л ингээд ядарсан үедээ хэрэглэх мэрэл. Би яг ChatGPT-гээс л асуусан л да. Энэжин дотроо ногоон, цэнхэр ямар үйлчлэгээтэй байлаа бас нэлээ олон. Энэ ингээд бүр эссенс амар хилүү гараад тэгээ би бүр энийг ингээд бараг нэг маскны эссенс бараг ингээд юу атдаг. 2-3 өдөр бараг ингээд хэрэглэхээр эссенс илүү гарчдаг заяа. Бүр амар өртгөн юу амар их эссенстэй. Тэгээ ингээд маскныхаа эссенсийг тавингууд яг л маска тавьсан юм шиг ингээд би ингээд хэрэглэждэг. Энийг бас нөгөө нэг хэмжээ ариун ганайл нөгөө скинкерийн бүтээгдэхүүнүүд ревю хийгээд идэг хичээн блог байдаг штэ. Би тэрнээс хакин сурсан баггүй юу. Маскныхаа илүү гарсан үг ингэж нүүр хүзүүндээ нэх ингэж нааш нэлбалгаад байх дургу хүмүүст бол илүү гарсан серумныхаа савнд хийчихэд их зүгээр айтайхан санагдсан. Би ингээл одоо энэ ингээ бас нэг маргааш нэг хэрэглэх юу. Тэгэл тэнгүүтээ оройн ч юм уу маска тавиад ерөнхийдөө би эднэрийг ингээд оройн маска тавиад ингээд яатдаг. Арьс арчилгаанд яждаг. Одоо энэ хартаа гэрс бүр ингээ амар гоё ингээд гин ингээд паун гэд гэрэл тавьсан шүү, бүр айгу гоё болчдаг. Энэ маск бүр үнэхээр гоё маск байсан. Би бүр анх хэрэглэжээд зүгээр л ингээл маск авчичтэй нэг тийм юу гэдэг ингээд би бүр материал нь яг юм бах таа гэж зураг шиг нь одоо тавьсан чинь материал нь одоо таалагдахгүй болонгууд би за шалт юм зүгээр л нэг ингийн маск авчичтэй гэж бодсон чи үгүй заяа бүр айгуу одоо энэ хартаа би бүр арьс шууд ингээл ийм гоё гэрэл орчдөг. Арьсыг гэрэлтүүлдэг маск. Тэгээд энэ хамгийн хөөрхөн нь айгуу хямдхан маск за 790 yen байсан уу? Тэснэ дотор 7 ширхтээ. Энэ бүр би бүр заавал аваарай гэж хэлээ. Японд байдаг хөлтөд байх юм бол энэ 790 yen гэдэг энэ бүр үнэхээр гоё. Тэгээд энэ дотроо ингээд PDRN-тэй, Hyaluronic-тэй, Sika-тэй өөр бүтээлээ ингээд дөрөв төрлөөсөн. Энэ бүр үнэхээр гоё маск. Би тэгээд энэний ийм серум нь бас олж авах байсан гэж бодсон. Гэтэ энэ бараг маскараа ингээ бараг серумыг авснаас ялгаагүй зүгээр илүү ийм юундаа игээл бол ботлондоо игээл одоо ингээ амар хөөрхөн илүү гарчдаг. Би ингээд илүү гарсан ботлондоо ингээ хийцээхгүй. За ингээд ерөнхийдөө юу серумээ шингээчээд би дараа шууд нүрийнхаа тос руу ордог. За миний нүрийн тос болохоор Торидений энэ тосыг бас хэрэгэлдэг. Тэгээд яг өчтөр дуусаад ингэ шинийг аваад би бас энийг хиттдэг саваа хэрэглэж байгаа бүү мэд. Энэ Торидений энийг би бүр айгүй их хэрэгэлдэг заяа. Бараг 4-5 дахь савн байх уу. Айгүй хөөрхөн штэ энэ чинь тэгээд дотроо халдвартай. Би энэ серумын нэрээ тестрээр авсан.
Хэрэгжилж үзье гэж байгаа мартчихж байгаа. Орой арьс ашиглагаанд хэрэгжилж үзт юм уу? Энийг нөгөө нэг начиг бас эмзэг арьстай хүмүүс хэрэглэхэд их зүгээр гээд. Би тэгээд нэрээ миний арьс эмнээс өмнө бас амар эмзэгшээд бүр ингэж амар улаан болцсон заяа. Тэгээд би бүр тэсгэл алдаад нөгөө нэг коко бат баяг ингээд нөгөө скин кэр хийчихдэг штэ. Тэр их сая 25 оны хизээчлээ би бас юу аваад удаж байна нэлээ удаж байна. Би бүр за болий үнэхээр арсандаа тохирсон юм зөвлөгөө авъя гэж бодоод нөгөө нэг үе нөгөө зөвлөгөө өгдөг юм юу зарладаг штэ. Тэгэхээр би зөвлөгөө аваад тэгээд надад бас зөвлөгөө өгч явахдаа ийм бүтээгдэхүүнүүд хэрэглүүлж найр зүгээр болно гэх. Тэгээд би яг зааврынхан дагуу 14 хоног би маш өглөө оройг нөгөө нэг юугаараа хэрэглээд энэ ч бас нэрээ дотор юм халбахтай амар хөөрхөн. Энэ дотор ингээ гар уруугаад үрээд тахгүй. Тэгээ хэрэглээд тэгсэн чинь миний арьс бүр айгүй хөөрхөн буцаж тавьшаад гэхдээ үнэхээр тийм зөв бүтээгдэхүүнээ олно гэдэг бол үнэхээр хэрэгтэй шүү. Тэгээд нөгөө нөхцөлд томроо заваарад нэг эмэгтэй хүн гэдэг чинь бас хэцүүштэй гормоноос болоод ирүүн юм гарна гэдэг чинь бас их хэцүү шттэ. Сарын нэмнээс болоод тэгээд юу агаад ингээд юу авах вэ? Хөнгөн орж ирдэг. Зөвлөгөө аваад миний толгойд бүр сургал гэж орж ир. Юу зөвлөгөө аваад тэгээд зөвлөгөөгөө авсан чинь айгүй хөөрхөн бүр надад бүр айгүй гой юмнуудыг зөвлөөд хизээ хаана яаж хэрэглэх үү гэдгийг маань хэлээд ямар арьстай ямар арьсны төрөлтэй яасан ингээ бүгднийг хэлж өгсөн заяа амар гоё. Гэтэ одоо ажил ихтэй байгаа болохоор бас юу ахгүй л ах шиг байна. Сургалт зөвлөгөө өгөхгүй байгаа юм шиг лээ. Би тэгж нэг авчихсан. Тэгээд тэрний үр дүнд бас эдгээр бүтээгдэхүүнүүдээ олж аваад би тасралтгүй хэрэгжилж байгаа. Тиймдээ бас айгүй хөөрхөн арьсынхаа учрыг олоод ингэж байгаа. Тэгээ шинэ бүтээгдэхүүн авахаараа би айгүй болгоомжтой харцдаг. За ялангуяа одоо нөгөө нэг шин ретинол одоо юу гэдэг нь бүр хар мянган юмнууд гарч байгаа штэ. Тэд нартай би амар болгоомжтой харьцдаг. Эхний өдрөө хэрэглэж үзэнгүүтээ би маргааш нь цайрлж юу өгч гинүү. Надад ялангуяа хамраар ийм амар эмзэгшил өгч гинүү. Тэгээд ингээд цагтанж гинүү гэл ингээл айгүй их анзаардаг. За тэгээд нэг 2 хоног ч юм уу хэрэглэж үзээл. За үнэхээр болохгүй байхan бол би бүр ингээд 14 хоногтой нэг одоо авц юм чи хэрэглэхгүй бол бас болохгүй штэ дэрээ чинь ямар хайтлааны шин чинь бүхэл бүтэн мөнгө төгрөгөөр авсан юм чинь. Тэгээд би нэг сан одоо сүүлийн үед бүр ингээд шинэ юм нэг туршиж үзэж ингэж арьс марсаа алъя гэж бодгоо хэлсэн заяа. Зүгээр л өөртөө хэрэг яг нөгөө нэг таардаг юм аа л хэрэглэхээр миний арьс ингээд бүр улам гоё болоод байгаа юм шиг санагдаад байдаг болсон байлээ. За одоо ингээд чигшлээ хийгээд тонер серум бүх юма хэрэгэлсэн учраас одоо нарны тос руугаа оръё. Тэгээд нарны тосны хувьд болохоор би дөнгөж саяас энэ нарны тосыг авсан. Бүгдийн авчсаны Сан Ако Fresh гэдэг энэ. Энийг бараг манайхан мэдхгүй юм байхгүй хөө. Энэ бүр бас амар гоё. Би нэг анх удаага хэрэглэж үзэж байгаа. Хүмүүс амар тренд болгоо л гэдэг заяа. Тэгсэн мөртлөө би анх удаага хэрэглэж үзэж байгаа. Юу айцаахгүй юу? Мэдхгүй яагаад ч юм нэг сонин ингээд таарахгүй байх вдэ гэдэг нэг айдас байдаг штэ. Тэгээ айц юу шумал атсан чи захтаадах юм. Тэгээд би энийг тестерлж үзэж байгаа. За ерөнхийдөө бас чат GPT-гээс асуугаад энэ чинь 2 төрөл байдаг штэ. Нөгөөх нь ямар ч үлээ бас нэг юм тослог арьсанд тохиромжтой гэдэг тослог болов хураач үлээ тийм арьсанд тохиромжтой гэдэг энэ нь болохоор холимог арьсанд бол үнэхээр гоё тохиромжтой. Минийх холимог арьс ахгүй юу. Ингээд Т100 тослог хүчлэлттэй ингээд тэмүүтэ хацраараа амар хуурай биш ч гэсэндээ ерөнхийдөө хуурай. Тэгээд ингээд хамныхаа нүгээр эмзэгшдэг. Эмзэг холимог арьс ахгүй юу минийх. Тэгээд энийг хэрэглээд тэгээд би тэрнээс өмнө ерөнхийдөө Японы дандаа ийм Biore UV тэгэл
нөгөө 395 билүү 45 билүү бас нэг тийм тос мос. Японы тоснууд бол дайжгүй. Гэхдээ бас яг гоё таардаггүй гэвэл таардаггүй тоснууд амар их байдаг. Би энэ тосыг бүр байнга хэрэглэмээр санагдсан. Энэ болохоор одоо би ингээ гэрээс гарахгүй үедээ нэх гадуур гарахгүй ч юм уу ингээд гарах ажилгүй үедээ би гэртээ энийг хэрэглэждэг. Тэгэхээр өнөөдөр энийг хэрэглэн заяа. Гэхдээ энэ тосоо бас гамнаад би хэрэглэмээр санагддаг гэсэндээ би гамждаг. Энэ чинь 50 мг мөртлөө бас энэ 2000 yen л бас хөөрхөн үнэтэй штэ. Тийм болохоор ийм жоохон тосыг гамнаж хэрэглэхгүй бол харин баггүй. Тэгээд ээлжинд нь би энийг хэрэглэдэг. Энийг төрүүлээд авсан юм болохоор дуусгахгүй болохгүй гэж би бодоод энийг гэртээ байгаа үедээ хэрэглэждэг. Тийм байна. Намны тосыг яг өөртөө тохирсныг авахгүй бол Т-зон тослог хүмүүс ингээд гилаагаад идэг байхгүй юу? Крем түрхэхээр энэ хэсгээр амар гилаадаг. Энэ жоохон их гэдэг. Энэ тос. Гэхдээ би крем түрхэхгүй гэртээ байгаа үедээ би энийг хэрэглэждэг. За юу ийм байна. Тэгээд энэ тосыг заавал авч хэрэглээрэй. Т-зон тослог холимог эмзэг арьстай хүн байвал энэ бүр үнэхээр бест шүү. Энийг бол би зөвлөмөр байна. Намны тос гэвэл тийм байна. Тэгээд энэ нөгөө нэг юутай. Ингээд цайруулаад идэг, цайраад идэг гэх юм уу. Би одоо бүрхэж үзүүлээ заяа. Ингээд гартаа 2 уруугаар аваад ёо энэ бүр амар олгоно. Битгий зочорой. Хараа ийм амар цайралттай. Би нөгөө энэ чинь сан окойло Waterly уснаас урьдаг гэхээр нь би авсан байхгүй юу. Тэгсэн чинь үгүй яг нэг тэгээд амар нөгөө таталтуулаад нэг амар болгоод идэх чинь байдгүй л дээ. Тэгтээ ёо энийг ингээд тараах гэж бүрстэй арьсаа хідэн дэшин татаа. Ингээд нөгөө нэг цайрдаг юм тас. Энэ юуны болохоор Beauty of Just-ны болохоор юу байхгүй. Цайралт байхгүй. Зүгээр л нүрний тос төрөх гэж байгаа юм шиг мангар гоё. Ёо энэ миний арьс бүр хідэн тал руугаа таталцчихж байгаа зү. Надаа ийм. Тэгэд би энийг болохоор нөгөө нэг Beauty of Just-ны төрхтэй болохоор би энийг гар марандаа түрхээд гарцдаг. Энэ ихтэй нөгөө нэг юуны доор бодогны доормоор суур болоход зүгээр л гисэн л байсан л та. Гэхдээ надад бол яг 100% гоё байна уу гэвэл бас үгүй. Гэхдээ нэгэнтээ авсан юм чинь тий дуусахгүй болохгүй шүү дээ. Тийм байна. Ингээд гармартаа ингээд илаад. За ингээд ерөнхийдөө нүрэ боддог. Тэгээд би дараа нь гоё бас нүур боддог юм бичлэг хийж бодоод байгаа. Тийм болохоор би өнөөдөр нүрэ бодохгүй. Яагаад гэхээр би гарах ажил байхгүй. Тийм учраас нүрэ бодох хэрэг надад байхгүй байгаа. Өнөөдөртөө сайхан гэртээ унжиж байгаа учраас ингээд жоох юм Таад ерөнхийдөө байнга хэрэгэлдэг ямар бүтээгдэхүүн байна. Нэр нь ачиг юм эмзэг холимог те ийм ярьстай байх юм бол бас энэ серум гоё шүү ч гэдэг юм уу. Энэ тос бас их гоё шүү. Энэ намны тос их гоё шүү гэд санал болгох юм байвал та бүхэн комментэд бичээрэй. Хэрэгэлж үзээд гоё бас тийм бичлэг оруулъя гэж бодож байгаа. Би ч тэгээд байнга ерөн бичлэг хийхгүй дөө нэг үй миний YouTube-ыг харж байгаа. Гэхдээ одоо бас YouTube дээр гоё идэвхтэй бай гэд бас хөөрхөн санаанууд орж ирээд байна. Санаа их байна. Хийхгүй байна. За ингээд арьсаа ерөнхийдөө тосоо ингээд шингээгээд нөгөө тон гэдэг нөгөө солонгос Instagram-ын охиныг мэдгөө. Тэр аягүй хөөрхөн тий. Дандаа ингээд товч ороо тон гэдэг ингээд
үнэхээр л тон гэхээр айгүй гоё шингээд байт юм уу гэхгүй. За ингээд нөгөө хөмсөг маань ингээд нөгөө тос нь ингээд цайрчж байгаа. Тэгэнгүүт нь би нарны тосоо тавиад ингээд ерөнхийдөө хамгаалчихсан болохоор би зүгээр гэр зуур муур гарах ч юм уу нэг ойрхон гарах марах үедээ зөв хөмсгөө өнгөлөөр өдөөд имчдэг заяа нарны тосон дээр. Ингээд хүн байдаг уу би мэдэхгүй л би гэхдээ тэгчдэг. Тийм би тэгчдэг. Амар байдаг хгүй юу ингээд бас оройн мөр угаах гэдэг бас ажил штэ ажил. Тэгээд би болохоор хөмсгөө ингээд эхлээс хамнаад би шиг тал руу гараад ингээд хамнаад жоохон тос мосын ингээд хураа сайтгаар саманчхаад нүс их хөрх ингэж авчдаг юм аа да тий. Тиймэрхүү юм хэрэглэхгүй болохоор чинь нэр абр шиг аах штэ. Абр шиг зүчээ. Элтхүүнээ зүвдэхгүй. Яа за. Тэгээд би тэн ашигладаг. Харандаага хэрэглэмээр байдаг ч гэсэндээ би одоогоор харандаагаар нэг хатар тэгэж зурж мурж сураагүй ч юм уу чадахгүй байгаа ч юм. Яана миний ингээд энэ хардаа унж штэ. Энэ бүр намайг энэ макийн юм юу заяа. Нүдний юу хөмсгний юм юу. Амар галтаж ямар амар юм бэ. Made in Canada гэсэн энэ мак их заяа. Тэгэд энийг манай ээж надад өгчээс ахгүй юу. Тэгээ би нэг аль оюутан цагаас хойш ингээ бараг хэдэн жил хэрэгжилж байгаа худалч нь бараг 10-аад жил болцсон. Ингээл одоо байгаа л. Би тэгээ нэг хөмсөг буддаггүй байсан. Тэгээ сая сүүлийн 4-5 жилээс би энийг хэрэгжилж эхэлж байгаа. Энэ бүр ингээд бүр амар гоё юм гэдэг нөгөө энэ хаагчцээ жоохон галтаж уучлаарай гэхдээ энэ харагдах нь юу энэ бүр унаад нартаа цаалтаж болдог. За яг арч цэвэрлжнэ. Тэгэд би ингээд багсаар нь юу ачихдаг. Би одоохондоо эхлээд би энэ бор өнгөөр аягүй их будчихсан аа. Сүүл рүүгээ жоохон нөгөө хитрхийх бор өнгөөр тод бор өнгөөр будахаар нөгөө жоохон хөгшөө харагдаад байгаа юм шиг санагдаад арай юм цайвар бороор нь будаад байгаа. Жоохон ингэж авч байгаа. Тэгээд миний хөмсөний сүүл айгүй алдаатай. Тэнгүүдээ би ингээд жоохон тал хэсгээс нь ингээ уусгаад зүгээр л ингээ бодчихдаг. Энд бүр гарт маань орцсон амарч байдаг надаа. Элдв янз юугүй маяггүй. Гэл сүүлийн жоохон тодсгоол болоо. Тэгээ энэ нөө багсан ч надад барихад амархан санагдаад идэг. Нэг ийм юу байхад бас их зүгээр. Хөмсгний тэн байхад их зүгээр байдаг. Яг хөмсгний харандаа бүр гоё нарийн ширхэг гарах гал ахaltaа. Гэтэ надаа энэ нь аюу амар идэв. Тэггүй яагаад ч. Хөмсгний харандаа нэг их хэрэглэж гэж боддоггүй. Тэгээ амар гоё хөмсгөө боддог хүмүүс байдаг шүү сурмаар гэдэг. Тэгээ ингээл сүүлээ жоохон тодсгоол хэлбэрээ дагуулаад бодчихдаг. Тэгээ нэг жоохон цайвар хэсэг үйл нэг тодолж өгөөл. Эсвэл окей. Жоохон тодорхой. Тэгэл нэг сүүлээ дагуулаад нэг юм хөргөн жижигхэн ингээл илүү гаргасгийг л энэс гин жоохон бодчихдаг. Надаа энэ нь амар гэдэг цаа. Ингээл болоо. Тэгээ жоохон самнаал. Нэг тол руугаа л харалаа л та би явахна. Хүүгөө тараас хийж санаал. Окей.
Окей. Хөмсгөө гой бууцсан өдөр яаж ч юм гоё гэдэг. Гэтэ та нар нэг тэгдэг үү? Яг гарыг л ингээд нүрээ буутахаар ёо бүр цаанаасаа фейлдэд байдаг тий. Тэгснээ ингээд гэр мэртэй байгаа үед зүгээр ингээд за ингэсгээ бодчих гэсэн мангар гоё бодчих юм та. Миний хөмсгний нэг юм сорвтой юм шиг байгаа. Тэгээд энэ нь ингээд доголь болгож гарч ирээд. За тэгэнгүүтээ би нарныхаа тостор байгаа өдөр нүдээ жоохон бүтгэн тэнд штэ. Би яг ийм бүдэг өнгийн тэйл хэрэглэдэг заяа. Тэгээд энэ багс нь энэ нь цавир өнгийн тавихад энэ нь ингээд юугийн тавихад жоохон тод өнгийн уусгах гэд хэрэглэжтэй багс. Энэ Waller's-ийн багс заяа. Надад би 22 оноос хойш гэдэг чинь 4 жил хэрэглэж байна. Мэдгүй тэгэл нэг тухтай ямаа сольж чадахгүй нэг team type-ны хүн юм шиг байгаа юм уу? Уулын шинэ юм аваад амир ингээл өстой иймч brush team brush гэл авъя гэж боддог ч гэсэндээ би тэгээд яагаад ч юм анираа гарт эвтэйхэн байдгаараа л хэрэгэлдэг. За тэгээд цагаан өнгөөрөө ингээ хөмсгийнхаа доотлыг жоохон нэг консилер тавьдаг шүү. Тэгтээ бид нүднийхаа цагааны нэр л ингэдэг. Тэгээд энэ одоо энийг би бүр хонгоод л хэрэгэлсэн юм. Хонхойд л хэрэгэлчихсэн. Хонхойлгоод хайчихсан юм. За тэгээд ингээд цагаан өнгөрөө эхлээд нөгөө суурийг тавьж байгаа юм шиг жоохон хуурайд болоод тэгснээ хөөхөн бүтгээ ягаан өнгө тавьмаар энэ аюугүй бүтгэн гардаг заяа. Би нэг юм мат тэгээд юм бүдэг гардаг өнгөнд аюугүй дуртай. Цэвэрхэн санагдаад байдیں۔ Гэтэ одоос аюугүй гоё нүрэ бодож сурах гэж бодоод байгаа. Гой нүдээ бодмоор санагддаг. Тийм нүд бодох гэснээс. За би энэ мейкапныхаа бичлэгэн дээр ярих уу? За тэгээ би мейкапны бичлэг оруулахаар гоё яриад заяа. Би та нартай нүдний талаар ярих гэж бодоод байгаа. Начиг ийм хөнгөр нүдтэй хүн байна уу? Бас комент хийээрэй. Яаж нүдээ боддог вэ? Йоо би бүр ингээд болоо заяа хөнгөр энэ хэсгээ. Тэгээд одоо энэ миний ясны энэ хэсэг байгааз энэ хэсэг би энийг ингээд жоохон энэ бор өнгөө штэ энэ бүтгэн бор өнгө яг гадуур гарвал нэг энийг хаяал хэрэгэлдэг. Гэтэ энэ бүтгэн бор өнгө байгааз би энийг жоохон ингээд багсан дээр ингэж байгаа. Тэснийг нүднийхээ энэ доогуур ингэж оруулснаа эсвэл энэ лүг ингээд татчихдаг. Тэгэхээр миний энэ яс ингээд хонхоо журангууд би ингээд тавраатай юм шиг харагдаж байгаа. Ой гоё юм. Гэл болоо. Гэтэ миний нүдний хоёр энэ хонхорхооны энэ яс өөр ч юм шиг надад санагдаад байдаг. Яагаад гэхээр нэг нь ингээд бүөрхэлж орсноо нэг нь юм шулуун байгаас тээ. Тэгж мэдээж чинь та нарт. Ингээл болоо. Окей. За нэг юм шиг ингээл нүдний өнгө ороод. За үнэхээр яг нүрэ бодох үедээ ингээд консилер тавьж нүднийхаа доотлыг хөрөлтөг ингээд ойлгоно л да. Одоо л ингээл гэртээ байгаа юм чинь. It's fine. Би уруулны өнгөлөгч айгүй хэрэгэлдэг заяа. За түрээж арга би очиж уруул өнгөлөгч аваад. За энэ миний уруулын будгаг хийж авдаг юм кашлаг. Энэ бүр айгүй гоё кашлаг. Би нэрээ дараа нь мейкап хийхдээ бас хуваалцсан. Би уруулны өнгөлөгч айгүй хэрэгэлдэг. Одоо юм ингээл энэ жишээний би гэхдээ юм юу айгүй хэрэгэлдэг. Уруулын будгаг гэхээс илүү юм глосснд айгүй дуртай юм. Энэ болохоор нөгөө бамбалцуулдаг. Юм бодлоо. Тэгээд энэ зүгээр гармаараа үед гэртээ байгаа үед юм жижиг хэмжигний хэрэглэждэг. За тэгээд энэ нөгөө ануагийн мискэн яарс чигшүүлээд юу ачдаг. Энийг нэрээ би гадуур гарахтаа л хэрэгэлдэг. Нэг жоохон арьс ингээд хит халуун нарандаас амар хурдан нөгөө арьсны нөгөө чиг дутагтаад хэцүү штэ халуун газар чинь тэгдэг штэ. Тийм болчдөг байхгүй юу? Тэгээд ийм чигшүүл. Гэтэ энэ PDR-тэй юмнууд бас үнэхээр гоё таарах юм бол гоё.
Гэтэ би нануагийн мистик яг өдөр болгон нэг тэгж хэрэглээд байдаг. Тийм байна. Энэ Panthenol Lips гэд мэди хэл юм. Би энийг Улаанбаатарт очиод багшин дэдийн тэнд дэдийн нэг багшин дэдээс наашаага юу л хөдөөжгүй юу л мэдгүй марччихсан. Тэнд нөгөө нэг юу байдаг штэ. Cloud 9 дотроос би авчихсан заяа. Монгол гэсэн чинь миний уруул бүр ингээд нөгөө ингээд хатаад хуурашаад гэх юм уу. Нөгөө агарын солилцоонд ороод тэгээ бүр ингээд цус гараад бүр ингээд омголдох юу яах гэдэг уруул хагараад тэгээ миний бүр амар хорсоо. Тэгээ би Cloud 9 орж нөгөө сайхныхаа бас хэрэглэх зарим нь дуустсан юмсан болохоор гой Монголоос авъя гэж бодоод очиод тэгээд бүр уруул ингээд омголдож ингэж бүр ингээд 2 3 ингээд зүсгдэг. Тэгээ би энийг хэрэглэсэн чинь айгүй гоё энэ тайд скриншот хийж аваад энэ. Айгүй гоё чекшил ороод дээрэс нь амар хурдан идэгч гисэн. Энэ бүр би бүр энийг бүр дахиж авмаар санагдав. Энийг бүр ингэ шахаж хэрэглэсээр гоё юм болсон. Тэгээ энэ хөөрхөө ягаан гэдэг. Тэгээ элдв янз юу байхгүй. Гэл гоё. Энд тэгээд бүр амар гоё чигшлэгдэг. За энийг заавал авч хэрэглээрэй. Заавал аваарай. Таны сонголт. Юу ч ирэх. Заавал авах уруулын өнгөлөгчний юу энэ шүнээрээ үнэхээр хэрэгтэй юм чи юу ярьж байгаа юм гэл тайп. Энд чинь тэгээ хоёр янз эсэн нэрээ. Нэг нь ямар өнгөтэйлээс бор өнгө гардаг ч байлгүй юу ч байлаа би тэгээ жоохон ягаан битэл үгүй гэдэг дуурлаад авсан байт юм а. Окей за. Одоо хэдүүлээ үсэндээ жоохон гал тавьчих. Миний ус угаагаал юм. Энэ бүрч. Тэгээд бас юу? Усны талаас ярина. Хэдүүлээ ярилцсан шүү. Энэ ардаас хамнаад юм. Усанд ороод жоохон чигтээ нэг унтаждаг штэ. Оройхоо усанд орсон болохоор тэр үед ингээл юм борчгоо. Би эхлээд бас жоохон дургүй байсан юм усэндээ. Тэгэл нэг хүн өөртөө ахгүй юм хүсдэг гэдэг шиг шулуун устай охтууд надад амар гоё харагдтал. Тэгэл шулуун устай болмоор санагдал. Тэгсэн чинь би сүүлийн үед усэндээ байр дуурлаад байгаа. Гэтэ амар сонинд бас агарын өөрчлөлтөөс болоод усны өөрчлөлт нөгөө хэлбэр Монголд очихоор минийхний юм болчдөг. Шулуун болчихдог. За үсэн дээр болохоор би цупакигийн ингээд нөгөө уутаар наваад ингээд савн дотор хийчихдэг штеп. Тэгээ хийцэн чинь цупакийнхаа нөгөө улаан би тэрийг хэрэглэдэг. Тэр надад айгүй гоё таардаг. Би сүүлийн үед тэрийг айгүй их хэрэглээд байгаа. Япон шумаа штеп. Тэгээд миний амар зөөлөн заяа. Бүр айгүй гоё зөөлөн. Тэгээд тослох 2 хоног болоод би нэг уугадаг. 7 хоногт нэг 2-оос 3 уугаачихдаг. Гэтэ одоо нэг тариулах гол үзүүрэн жоохон ингээд мухаар цааж марцаад нэг юм үзүүр нь мухалчдаг та тийм болоод байна. Тэгдэг. Тэгээд Цупакигийн би хар кондишнерыг хэрэглээд тэгээд юм штэ. Энэ усны тасанд би амар дуртай. Энэ премиум микс гэдэг энэ бүр амар гоё заяа. Би дөнгөж сая бас энийг хэрэглээд дууссан. Гэтэ энэс илүү энэ нь амар гоё үйлчлэгөө өгд юм билээ. Гэтэ энэ амар өнгөтэй болцтой амар хурд өнгөтэй болсон заяа. 2 сарын өмнө л нэг энэ чинь нэг хэдтэй байлаа. За бараг худалчунд 3 сарын өмнө заяа 600 эдээс ахгүй 700 хэд мэттэй байлаа. Та тэгсэн чинь одоо бүр 1100. Шок. Энэ заяа. Тэгээд энэ фина болохоор амар юм тренд алдартай штэ. Гэтэ энэ мама яах вэ? Усны маск хэрэглээг үгээс хэрэглэсэн дээр юм шиг хэрэглээ. Гэтэ энийг бодвол амар хямдхан заяа. Хоёрыг авбал 1500 гэ бүр Viva Home гэдэг нөгөө нэг том гэрийн
гэр ахын бараа зардаг дэлгүүрүүд тийм байдаг байхгүй. Тэгсэн чинь одоо болохоор энэ нь амар өвдөө болчихсон. Гэтэ энэ үн дагаа чанар гэж энэ үнэхээр чанартай. Та нар үсээ гоё зөөллөе, үсээ гоё болохыг гэвэл энийг авч хэрэглээрэй. Би барыг рекламчлаа хөөе. Би барыг үнэгүй реклам нэрийг хийгээд өчлөө тий. За яг уу. За тэр яг уу би энэ бичлэгэндээ ямар ч эдэд оруулахгүй би шууд ингээл багцлаа л нэг ингээ оруулчихсан. Итэдлээс хаяа бас залхуу үрж штэ. За үсний серум энэ Ричиа Баттер гэдэг энэ бүр хайр заяа. Би нэг анх тестерлэж үзээд бас нөгөө миний үс чи юм үсээ угаагааг байхдаа би бүр тестерлсэн. За хамгийн амар нь тэгсэн чинь миний үс бүр амар гоё цөөлөн болсон. Энийг өштэй Японд байдаг охтод үзчихвэл Plaza Instolfi гэс авч болно. Энэ модо бүр бараг хаасайг байгаа дөө. Энэ зүгээр гэрээч хажууд байдаг буцан мото эднэрч байгаа заяа. Энэ бүр үнэхээр хайр. Энэ гэдэг юм 2000 хэдэн зүйтэй жохоо үнэтэй. Энэ ингээд заяа. Йоо энэ бүр нарда. Тэгэд үнэр нь бүр амар гоё. Энэ одоо бараг ууслаа яана. Би бүр гамнаад амхандаа хэрэглээд байгаа штэ. Одоо миний үс юм байгаа штэ. Та нарт харагдаж байна уу? Би нэг уцаа тавьсан болохоор зарим хэсэг надад харагдахгүй байна л да. Ингээд харцаасан байгаа. Тэгээ би энийг үзүр хэсгээр айгүй хэрэглэчихдэг. За ингээд гартаа нэлж агаад хуруу мурууныхаа цас ингэж агаад ингээд үнэр нь бүр нэг юм гоё. Амар гоё үнэртэй. За та нар тестлэн болохоо хэрэглээд үзээрэй. Тэгээ ингээд ус бүр ингээд амар гоё зүйлэн болчихдог. Ямрал. Ингээд чигшил хасаа айгүй гоё үт юм шиг надад санагддаг. Скинкер нөгөө нэг ус рүүгээ яваа орчлоо. За яах вэ? Уусаал өглөө болох миний хийдэг юм чинь. Өглөөнийхөө л скинкер харьс арчилгаа, ус арчилгаа юу гоё юм ч тэ хат тэ. Ингээд тэг ингээ харахаар ингээд юм хартаа. Ингээ арцаацсан гарч. Хүүхд үзэж цочихгүй дээ. Битгэж жураа. Хураалсан чи харцгар хүн гарч ирж байна. Яах вэ? Энэ хартаа. Өө би нөгөө харьцуулдаг байж энэ талын ингэж нэг юу ааснаа нөгөө талын өөрийнхөө нь байлгаа тий. За яах вэ? Тэгтээ та нар иллийг нь харсан ч ингээд энэ хартаа тэгснэ нэг юм юуны үнэртэй юм бэ? Их юм гоё. Им ялтам үнэртэй заяа. Тэгэд үнэртэй ус мос бараг түрх хэрэг байхгүй дээ. Нэг ингээл бараг хүсэндээ түрхийг харцахад болохоор. Тэгтээ хурдан л үнэр нь мэдээж ярилна л та. Гэтэл амар гоё үнэртэй. За ингээд юм байна. За серумны үед юм байна. Би нэг өөрөө бичлэгээ харахгүй байгаа болохоор үлнэг өргөлэн л харагдж байгаа болов гэж бодоод ёо миний ингэр зам гараад. За яг богино браунс юм аа. Ийм гоё нөө. Энэ бүр үнэхээр хайр за. Би бүр энэнд үнэхээр дуртай. Тэгээд ингээд гарч марах үедээ жоохон ингээ өснийхээ үзүр мүзүрд түрхчдэг. Нэртэй ус мус түрхгүй зүгээр л ингээ гарч байгаа үедээ би ингээ түрхчдэг. За начиг юм миний ус нөгөө орош морогоогүй шүү. Оригинал л энэ. Байгаа л энэ. Ангалцаад байхгүй. Байглаараа л энэ. Ийм гой боржид ус байгаа. Зарим хүмүүс ийм хийлгээд ордгоо гэсэн өөрийгөө жоох магтчихъя. Би өөрөө магтахгүй л өөр хин намайг магтах юм гэвстэй хангалцаад байхгүй. За дараагийнх нь энэ юм ч нөгөө perfect serum гэдэг Miss Instini зөв нэрийг хэлж гэнэ үү мэдгүй та хэд ингээд угаасаа хилтэй устай хүмүүс мэдж байгаа. Энэ perfect serum гэдэг энэ заяа энэ бас айгуу гоё. Нажиг юм дойлгонтой нарийн ширхэгтэй. Тэгээд ингээд миний ус хамгийн нэг гэмн эндүүдлэг удаан тогтдгоо за тийм байна. Нэг арьс арчилгаа нөгөө ус руу орсон. За яах вэ? Тэгэл дараа нь ч гэсэндээ та нарт хэрэг болно штэ. Тэгээд энэ хардаа. Одоо би энийг олонгууд зүгээр ингээд үзүүрлэн түрхчихдэг заяа. Бас ингээд гартаа юм даа. Ингээд жоохоо ингээд тараас хийж аваад
Окей. Энэ ардаа арцгаар марцгаар юм дарчдаг. За аим гоё тэгээд ингээ гэлтаач мэлтаа дуурал. Тэнгүүдээ би ингэдэг. За ороод байгаа. Тэснэ доороос нь ингээ зөвлөхөн бичдэг. Тэгэхээр шүү дээ нөгөө гоё борцгоос чинь бүр гоё борц байгаа гараад ирэн заа. Яг нөгөө жоохон сул яачлаа л да. Ингээд доороос нь ингээд пигүүчтэй байгаа. Яаж байгаа юм шиг лээ. Ингээд бацаад. Окей. За ингээд болоо шүү дээ. Нөгөө нэг гой борцгоор дэлгэнэ баг гаргачихсан уу? Гизүү энэ үснэж уучрыг олох гэж бас гизүү шүү. Доороос нь бацаад. За. За, окей. Энэ бас үнэр 8 гоё. Та хэд харин нөгөө нэг юм хэлээрээ ус уналтандаа та нар юу хэрглэж юм? Миний ус бас амар уннаа. Нэг юм эмхтэн үнэл зовлон бах туу. Ус амар ундаг. Гормоноос ч болт юм уу, юунаас ч болт юм. Тэгэхгүй би шинжилгээ өгч үзээгүй байгаа. За, би араасаа харуулъя. Харагдчихна уу? Болж байна уу? Ийм. Оо. За ийм болдог байгаа. Окей. За ерөнхийдөө ийм. Амар дэлб бүсэрсэн орж ирсэн амар хөөрхөн болчихоо. Оо. Ангалцаад тахгүй. За яах вэ? Окун гарч ирэхээр нэг ийм хүү юм байгаа гэхгүй. За тэгэд энэ хоёрыг энэ бураарчлаа шүү дээ. Энэ хоёрыг бас зөвлөж байна. Энэ хоёрыг бол нарийн ширхтээ, буржигддаг хүстэй юм хотод байх юм бол хэрэглээрээ. Ерөн буржигдгүй байсан ч хамаагүй энэ бол үнэхээр гоё. Энийн нэрээ юу нас гэдэг юм бэлээ? Тосон хэлбэртэй. Бүрэнг цавлгаатай. За эднэр байна. Тэгээд өглөөний арьс арчилгаа бол ерөнхийдөө нэг иймэрхүү. Ингээ өсмөсөө угаагаад нэг жоохон хөөрхөн болцсон үедээ ингээл онгод орсон үедээ ч гэх юм уу. Ингээд өөртөө юугаа хийчихдэг. Өглөөний арьс арчилгаа хийчихдэг байгаа. За тэгээд ийм байна. Тэгээд та нарт бичлэг маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та бүхэнд таалагдсан бүтээгдэхүүн байх юм бол комент бичээрэй. Бас өөрөөсөө хэрэгэлдэг, байнга хэрэгэлдэг зүйл байх юм бол бас комент бичээрэй. Би амар их ингэж хүсээ оролдож ирд юм бэлээ. Яаж ил тэрийгэ болох гээд ингээ гар мараа урдаа барьж мэрээ ингээд байгаа шүү. Тэгээд тийм болохоор юу ярьчлаа? Тийм. Орон гараа яаж ил хангалтж байна. Яана за яах вэ? Тэгээд та бүхэн ингэрээ гоё өөртөө хэрэгэлдэг те арьс арчилгааны байнга хэрэгэлдэг бас холимог эмзэг арьсан ийм хүү бүтээгдэхүүн гоё шүү гэж санал болгох юм байвал бас бичээрэй. Би бас ингээд комментуудыг нь бүгднийг уншина. Тэгээд өсний бүтээгдэхүүн бас ийм байла. Та бас аваад хэрэглээд үзээрэй. За тэгээ өнөөдрийн маань бичлэгтэй хамт байсан баярлалаа. Дараагийн удаа мейкап болон оройн арьс арчилгааны бичлэг оруулах гэсэн бодолтой. Тэгээд одооноос жоохон бичлэгийг ихтэй оруулах гэж хичээнэ гэж бодож байгаа. За ингээд бичлэгтэй минь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баяртай. Thank you.